За та бүхэн сайн байцгаана уу? Бид бүрлгүүл өвсөн багшийн цаалууны хичээлийг сонсож байгаа. За ингээ хичээлээ цааш үргэлжлүүлье. За энэ удаагийн хичээл дээр бид асуултанд хариулна. За ингээд эхний асуулт. Рембучи би ингээд цаалууны дадлага хийхдээ гол судлаа ингээд дотроо дүрсэлж байгаа. За бид ингээд гол судлаа дүрсэлдэг. Хоосон гэрлэн бий болсон байна гэд гол судал дүрслэнэ. За ингээд гол судлын доод үзүүр нь нээлттэй онгорхой байгаагаар би дүрсэлж байгаа. Тэгэхээр та энэ одоо гол судлын хоёр үзүүр нь ямар байх ёстой вэ гэдгийг тайлбарлаж өгөөч гэсэн байна. За ингээд одоо гол судал бол хүйснээс доош 4-3 заанд очиж төгссөн байгаагаар дүрсэлдэг. За тэгээд одоо тэнд хүрээд баруун зүүн хоёр судал гол судалд нийлсэн байгаа. Ингээд энэ гурав тэнд хүрээд нэгдсэн байгаа. Тэгэхээр яг тэнд бол ийм онгорхой зүйл бол байхгүй. За ингээд дараагийн асуулт түрүүчийн асуулттай одоо холбоотой асуулт байна. За ингээд баруун зүүн судал цагаан улаан судлууд одоо төгсгөлд нь очоод гол судалд нийлсэн байгаа. За тэгвэл дээд үзүүртэй хүрээд энэ духны хүрдэнд хүрч нийлэх үү эсвэл хамрын үзүүрт нийлж байгаа мó? Тэрийг тайлбарлаж өгөөч гэсэн асуулт байна. За тэгэхээр энэ одоо бидний видеоны дэлгэцэн дээр ч гэсэн харагдаж байгаагаар энэ гурван судал доод үзүүртэй очиод нийлж байгаа. Харин дээд үзүүр нь бол нийлээгүй ийм онгорхой байдалтай байгаа. За тэгээд баруун судал явсаар байгаад баруун хамрын самсаагаар гарч байгаа. Зүүн судал явсаар зүүн хамрын зүүн самсаагаар гарч байгаа. Гол судал энэ хоёр хамрын өгт очиод төгсөж байгаа. Эдгээр нь бол тэнд нийлээгүй ингээд онгорхой байдалтай байгаа гэж дүрслэнэ. За дараагийн асуулт. Рембучи энэ амьсгал аваад барина, амьсгал гаргаад барина гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Хаана амьсгалаа бариад байгаа юм бэ гэсэн асуулт байна. За ингээд амьсгал дотроо барих, амьсгал гаргаад барих бол адилхан. Өөр ашигын хувьд бол яг адилхан. Зарчмын хувьд адилхан. Одоо амьсгал авцсан байна уу, гаргацсан байна уу гэдэг нь хамаагүй амьсгалаа барина гэдэг нь бол адилхан юм. За тэгэхээр амьсгалаа дотроо барина гэдэг нь бол одоо хүйснээс доош 4-3 зайд одоо хөвлөдөө амьсгалаа дүүргээд барихыг хэлж байгаа. Амьсгалаа гаргаад барина гэдэг нь бол энд амьсгал байна, тэнд байна гэсэн тийм байршил бол байхгүй. Энд амьсгалаа гаргаад барихад ерөөсө хөвлий хоосон байх ёстой л гэсэн үг. Тэгэхээр үндсэндээ амьсгал аваад барина гэдэг нь хөвлийгээ амьсгалаар дүүргээд барина гэсэн үг. Амьсгалаа гаргаад барина гэдэг нь хөвлийгээ хоосон бүх амьсгалаа гаргаад тэгээ барихыг л хэлж байгаа. За тэгвэл энэ орсон гарсан аль тохиолдолд нь бидний ухамсар хаана байх вэ гэвэл бидний анхаарал хүйснээс доош 4-3 зайд тэр цэгт төвлөрсөн байх ёстой. Энэ л хамгийн чухал. За дараагийн асуулт. Ингээд амьсгалаа бариад байхаар амьсгал бидний биеэр тархаад ирдэг. За тэр үед би одоо өстэй ингээд анхаарлаа мөн төвлөрүүлсээр л байх уу эсвэл сэтгэлээ амраах уу яах вэ гэсэн асуулт байна. За энэ бол одоо маш гайхамшигтай асуулт юм. Маш одоо төвхтэй мөртлөө их сайн асуулт байна. За ингээд биднээс амьсгалаа бариад тэр нь биеэр тархна гэдэг нь бид амьсгалаа гаргачихж байгаа юм биш. Амьсгалаа бариад байхаар ингээд хүчлээд ямар ч хүч хэрэглэхгүй тэгээд амьсгал чинь ингээд бие дэм төвөггүй болоод ирэхийг биеэр тархачлаа гэж үзэж байгаа.
Тэгэхээр ийм үед сэтгэл илүү амгалантай, илүү тайван байдалтай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та амьсгалаа барихаар чинь ингээд танд ийм чангарал үүсэж байгаа үст. Амьсгалаа хөвлөдөө бариад ингээд би чинь чангар тэгвэл энэ чангарал чинь сулраад тайван болоод ямар нэгэн чангаралгүй болоод ирэхийг бид амьсгал биеэр ингээд тархаж байна гэж үздэг. Тийм учраас тэр үед сэтгэл илүү тайвширсан байдалтай байвал зүгээрээ. Бидний нөгөө их төвлөрөлттэй байдал маань илүү тавирч ингээд тайван байдалтай болж ирэхийг хэлж байгаа. Тэгэхдээ эн чинь амьсгалаа гаргана гэсэн үг биш шүү дээ. За амьсгал барина гэдэг маань ерөөсөө амьсгал авахчгүй гаргахчгүй барихыг хэлж байгаа. Тэгэхээр бид мэдээж уушгаа дүүртэл амьсгал авна. Тэгээд хөвлийгээ дүүртэл амьсгал авна. Тэгэхдээ энэ үед бол амьсгал ерөөсөө бидний биеийн бүх хэсгүүдэд байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. За тэгээд мөн бусад бүх хүртнүүдэд ч гэсэн одоо байгаа. Тэгэхдээ одоо хамгийн аюулгүй, хамгийн зөв одоо амьсгал барихад тохиромжтой хүрд бол хүн хүрд юм аа. За ингээд нарийн ярих юм бол бид дээш өксөх хий, доош уруудагч хий хоёрыг барьж байгаа гэсэн үг. Доош уруудагч хий гэдэг нь хүүснээс доошоо, дээш өксөгч хий гэдэг нь хүүснээс дээш гүйж идэг хий юм аа. За ингээд хүүснээс дээшээ гүйж байгаа хийг бид одоо биеийн дээд хэсгийн хий. Хүүснээс доошоо биеийн доод хэсгийн хий. Тэгэхээр биеийн дээд хэсгийн хий бол хүйтэн хий байдаг. Биеийн хүүснээс доошоо гүйж байгаа биеийн доод хэсгийн хий бол уруудагч хий бол халуун хий байдаг. Тэгэхээр бид одоо дээш өксөгч хийг хүүн хүртэл буулгаж ирээд доош уруудагч хийг мөн хүүн хүртэл одоо өксүүлж ирээд тэнд нь барихыг хэлж байгаа. За ингээд халуун хий, хүүтэн хий хоёрыг хамтд нь та ингээд бариад ахын цагт эн чинь халуунч биш, хүүтэнч биш, ийм бүлээн хий болж хувирдаг байна. За ингээд энэ халуун бүлээн хийг бид гал өдөөгч хий гэж нэрлэдэг байх юм. За энэ гал өдөөгч хийг л та одоо ёстой эрхэндээ оруулаад захирчих юм бол та тэр хоол боловсруулах бүх системээ захирч чадна гэсэн үг. За ингээд энэ бүлээн хий биеэр тарахад энэ гал өдөөгч хий бол бидний биеийн бүх хэсгүүдэд байгаа. Тэгэхээр энэ бүх хэсгүүдэд энэ хоол боловсруулах ажиллагаа явагдчихэдэг гэсэн үг. Энэ хийний хийдэг ажил нь юу юм бэ гэх юм бол одоо бидний эзэн, уусан, зүйл, шингэн, одоо хоол, ундаа, амьсгал, агаар энэ бүхний чинь бидний биеинд шингээгээд хэрэгцээгүйг ялгаруулах систем рүү өгөөд хэрэгтэйнүүдийг шимэгдүүлэх тийм үйл ажиллагааг явуулдаг байна. За ингээд ялгаруулах үйл ажиллагаа гэдэг бол одоо бидний амьсгалаар, хөлсөөр, нусаар, шүлсээр, нулимсаар за ингээд өстө бүх юмор ингэж биднээс ялгарч идэг. За тэгэхээр ингээд ямар ч хэрэгцээгүй юмнуудыг ингээд бүх энэ 9 сүвээр ингээд ялгаруулж бидний биеэс зайлуулж идэх гэсэн үг. Тэгээд нөгөө үлдсэн яг хэрэгцээтэй зүйл нь жишээлх юм бол бидний эзэн, уусан, амьсгалсан энэ бүхний хамгийн тэм өх шимийг нь буцаагаад бидний биеинд шимэгдүүлдэг. За ингээд нэг үгээр хэлвэл бидний биеинд хэрэгцээтэй зүйлийг авч үлдээд хэрэггүй зүйлийг нь биеэс зайлуулдаг гэж ойлгоход болно. Тэгэхээр энэ бүхний хийгээд байгаа зүйл чинь хэн билээ гэхээр гал өдөөгч хий. Тэгэхээр гал өдөөгч хий гэдэг маань юу вэ гэхээр халуун хий, хүүтэн хий хоёрын нэгдэл. Тэр энэ гал өдөөгч хийг та одоо үнэхэрийн эрхэндээ оруулаад захирч чадах юм бол та өөрийнхөө хоол боловсруулах бүхэл бүтэн системийг тэр чигээр нь захирна гэсэн үг.
За түүгээр зогсохгүй та өөрийнхөө биеийг захираад дээрэс нь сэтгэлээ мөн захирах бололцоотой гэж ойлгоорой. За ингээд дараагийн асуулт. Энэ цаалууны дадлагаар тэгээд биднээс энэ бүлээн хийг одоо яана гэсэн үг вэ гэсэн асуулт байна. За тэгэхээр одоо бид ингээд амьсгалаа гаргахад хүйтэн хий гарна. За тэгээд зогсохгүй бид энэ доороос тэр халуун хийг татаж авчираад мөн гаргана. Ингээд бид амьсгалаа гаргачихлаар хөвлийн хоосорч шít. Тэгээ хоосорчсон ч гэсэн тэр ажиллагаа гаргаж байгаа ажиллагаа зогсохгүй одоо тэр хүснээс доош байж байгаа тэр доош өдөгчхийг бид дээш нь татаж авчирна. Энэ бол цаалууны дадлагаар бид хийдэг. Амьсгал гараад дуусчаад байхад тэр халуун бүлээн энерги доороос мөн ингэж өгсөж ирдэг байна. За ингээд та одоо хүйтэн агаарыг амьсгалаад ингээд хүйтэн агаар танаас гараад амьсгалаар гараад дуусахад тэр чин халуун бүлээн энерги доороос өгсөөд ингээд тэр хүүснээс доош байж байгаа халуун хийг хүртэл бид дээш нь татаж бидний амьсгалаар тэр гадагш гарна гэсэн үг. За энэ л одоо цаалууны дадлагын гол учир нь энд байгаа юм шүү дээ. За ингээд одоо сүүлчийн асуулт хүмүүст бол маш олон асуулт байгаа боловч тэр болгонд хариулах тийм болцоо байхгүй. Тэгэхээр энэ сүүлийн асуулт одоо ямар асуулт байна вэ гэвэл урд нь ингээд цаалуун заалгаж ийсэн өөр багшаас ч юм уу танаас ч юм уу ингээд цаалууны өөр бусад дасгалуудыг заалгаж ийсэн хүн одоо таны энэ зааснаар бас ингээд хослуулаад хийж болох уу? Яах вэ гэсэн асуулт байна. За ингээд цаалууны янз бүрийн дасгалууд байдаг. Суугаад хийдэг 10 дасгал, зогсоогоор хийдэг 10 дасгал гэгчлэн олон дасгалууд бий. За ингээд цаалууны дасгалууд бол маш алдартай. Одоо төвдийн бүддийн ерөөсөө урсгал болгон цаалууны дасгалуудыг хийдэг. За ингээд янз янзын өөр дасгалууд заалгаж исэн хүмүүсийн хувьд хослуулаад холиод хийж болно. За тэгвэл зогсоогоор хийдэг дасгалуудыг нь эхэлж хийгээд суудаг дасгалуудыг нь төгсгөлд нь хийвэл зүгээр баха. Яагаад гэвэл сууж хийдэг дасгалууд нь ийм очирт харайлт гэд ингэж өсөрч ингэж харайж завилж суудаг учраас энэ бол илүү дэвшилтэд төвшний тийм дасгал юм аа. За ингээд энэ очирт өсрэлт гэдэг юм уу харайлт гэдэг юм уу өсрэлт гэдэг энэ дасгалууд нь ингэж хийдэг дасгалууд нь бол бидний дасгалыг маш хүчтэй эрчтэй болгодог. Тэгээд энэ нь хичнээн одоо бага хэмжээний өсрэлт байлаа ч гэсэн зарим хүмүүст энэ амаргүй хийхэд хэцүү дасгал учраас энийг төгсгөлд нь хийвэл зүгээрээ. За тэрнээс биш энэ эхлэн сурагчдын энэ эхний хідэн дасгалуудыг бол ер нь ямар ч хүн хийх бололцоотой. Ямар ч хүн амьсгалаа барьж агаад амьсгал барих, амьсгал гаргах тийм зарчмаар эдгээр дасгалуудыг хийж болно. За ингээд нэг их айхтар цохих, өсрөх, харайх тийм дасгалууд байхгүй учраас эхлэн сурагчдын дасгалуудыг нь эхлээд одоо ямар ч хүнд хориглохгүй хийх бололцоотой. Яагаад гэвэл хүн болгон энийг хийж чадна. Айгу амархан. Маш амархан дасгалууд тэгсэн мөртлөө маш хүчрхэг. Тэгээд маш ашигтай. Тийм болохоор хүнд ч хориглохгүй гэж хэлж байгаа юм. За тэгтээ энэ одоо бодит яг биеэр үлддэх, хийж гүйцэтгэх дасгалууд учраас энийг та бодит багшаар ингээд яг бичлэн заалгавал зүгээр баха. Энд бол бид зөвхөн онлын талаас нь за энэ яг юу хэлдэг юм бэ? Ямар ач холбогдолтой юм бэ гэдэг талаас нь л одоо зааж ярьж байгаа юм. Эдгээр хичээлүүд бол зүгээр тайлбарлах маягтай тайлбар хичээлүүд юм аа.
За ингээд та янз янзын багшаас янз янзын дасгалуу заалгасан хүн энд байгаа бол тэрийгэ хойлж солио зарим өдөр зарим дасгалаа ингээд ээлжлэх маягтай хийж болно. Тэгээд энэ сууж хийдэг дасгалуудыг нь харин илүү туршлах суусныхаа дараа хийсэн зүг баха. За ингээд яагаад хойлж хийх нь ашигтай гэж хэлж байгаа юм бэ гэвэл та ингээд нэг л дасгалыг ганц хоёрхон л дасгалыг ингээд маш олон тоогоор хийгээд авах юм бол заримдаа биеинд үйлчлэх нь багасчдаг. Тэгэхээр гин дасгалаа сольж явах нь илүү ашигтай байдаг юм аа. За ингээд үүгээр асуулт хариулт одоо төгслөө. Одоо бид энэ урьдчилсан бэлтгэлийн дасгал цаалууны талаар одоо ямар дасгал хийдэг юм бэ гэдэг талаар багсаа ярилцсан. Тэгэхээр одоо эхлээд бид очгийн амьсгал гэж байгаа. За очгийн амьсгалын өмнө бид цаалуун тэглээгийн багш нарт мөргөнө. За ингээд цаалуун тэглээгийн багш нарт эхлээд мөрөгж одоо ер нь одоо цаалууны дасгалыг дадлагыг хийхээс өмнө бид мөрөгдөг бахын. За тэгээд урьдчилсан бэлтгэлийн дадлагад нь бид одоо амьсгалаа барих. За ингээд цаалууны багш нарт мөргөхдөө заавал алгаа хавсрах шаардлагагүй зүгээр өвдөг дээрээ тавиад завилж суусан чигээрээ тэгээд одоо янз бүрийн дамжлагын багш нар байгаа бол тэдгээрийгээ оройдоо залж агаад ингээд энэ залбирлаа уншаад дараа нь дасгалаа хийхэд болдог байна. За ингээд яагаад биднээс заавал энэ дасгал зүгээр нэг дасгал хийхийн өмнө залбирах ёстой юм бэ гэвэл биднээс ээгүүгөө дарж байгаа. Ингэж бидний ээгүү дарагддаг баг. За ингээд бидний ээгүү дарагдахын хажуугаар бидний өөртөө итгэх итгэл мөн зэрэгцэд нэмэгдэж идэг. За тэгээд тэдгээр багш нар, ламнар, дээдсүүдийн адистд бидэнд ирж байгаа гэдгийг одоо хэлэх хэрэггүй юм. Ингээд маш их нөлөө бидэнд, маш их дэмжлэг, маш их хүчийг бидэнд өгнө л гэж ойлгоход болно. За ингээд одоо мөрөгснийхөө дараа бид амьсгалаа шалгана. За хоёр хамрынхаа доор ингээд алгаа босоогоор нь барьж агаад таны аль самсаа онгорхой байна. Хоёр хамраар хоёулангаар нь амьсгал одоо тэнцүүхэн урсж ивэл маш сайн. За аль нэг хамар нь илүү онгорхой байвал та нөгөөдлийнхаа самсааг онгойлгохын тулд эсрэг тал руу нь харж хэвтэх хэсэг зур хэвтэж ингээд амьсгалаа тэнцүүлж болно. За ингээд өглөө эрт одоо үүр хаяарах үеэр тэр сайн цагт дасгал хийх гэж байгаа хүн байх юм бол мэдээж бид одоо баруун талаараа бурхан багшийн арслан хэвтэлтээр хэвтээд нойрссон байгаа шүн. Тэгэхээр автоматар бидний зүүн самсаа онгорхой байгаа шүү дээ. Тэгэхээр босож сууж агаад ингээд хэсэг амьсгалаад байж агаад ингээд амьсгал чинь тэнцээд ирэхээр аль хамраар орж ийн гэдгийг бид тогтоож болно. За тэгээд энэ хоёр хамрын самсаагаар зэрэг амьсгал гүйж явах тохиолдолд энэ цаалууны дасгалыг хийж эхлүүл их үр дүнтэй байдаг байна. За ингээд дараа нь бид одоо урьдчилсан бэлтгэлийн ийм 3 дасгалыг хийдэг. За энэ урьдчилсан бэлтгэлийн дасгалууд гэдэг нь юу байдаг юм бэ гэвэл одоо үлзийтэй болон үлзий бусын шинжүүдийг таних. За тэгээ хизээ амьсгалаа барих, хизээ амьсгалаа гаргахаа мэдэж байх. 3 дугаарх нь тарин ба хийнээс үл хаагцсан очгийн амьсгал гэдэг ийм 3 дасгалыг хийдэг байна. За тэгээд дараа нь бид одоо урьдчилсан бэлтгэлийн мөн юр усын дадлага гэж, юрдийн болон юр усын дадлага гэж байдаг. За тэр нь бол одоо бидний биеийн байрлалыг хэлж байгаа. За тэгээд эдгээрийн дараа бид гол дадлагад орно. За гол дадлагуудын дараа төгсгөлийн дадлагууд гэж мөн байгаа. Тэгээд эдгээрийн эцэст одоо 3 үе шаттайгаар сэтгэлийнхаа мөн чанарыг таних гэсэн ийм одоо үр дүн. Энэ бол одоо эцсийн үр дүнгийг хэлж байгаамаа.
За тэгэхээр эцсийн үр дүн гэдэг нь ийм 3 зүйлээр тодорхойлогддог байх юм. За тэр нь бол одоо өөрийн сэтгэлийн мөн чанар гэгэн гэрлийг шууд таних. За хоёрдугаарт нь бидэнд байж байгаа энэ бүх нисванес төөрөгдөл бол төр зурын юм а гэдгийг таних. За гуравдугаарт нь орших, эс орших, зөв, буруу зэрэг нь бол бүгдээрээ одоо бидний бодлын төөрөгдөл юм а гэдгийг илтэд таних гэсэн ийм 3 үр дүнд бидний хүргэдэг байна. Тэгэхээр энэ цаалууны дадлага гэдэг бол зүгээр нэг бие махбодын дадлага биш байх нь шүү дээ. Энд чи биеэр хийгээд дотоод хийгээ одоо захираад тэгээд эцэст нь бид сэтгэлийнхаа мөн чанарыг нээж илрүүлэх тийм үр дүнд хүрдэг бахнэ. За ингээд цаалууны дадлагыг хийсний одоо эцэст гэдэг юм уу хийсний үр дүнд бид өөрсдийнхөө амьсгалыг хянаж чаддаг болно. За ингээд амьсгалаа хянаж чаддаг болохоор бид амьсгалаа өөрчилж чадах болно. Амьсгалаа өөрчлөө сурчих юм бол бид амьдралаа өөрчлөх бололцоотой гэсэн үг. Тэгэхээр амьсгалаа хянснаар амьсгалаа өөрчилснөөр бид сэтгэлээ өөрчилснөөр бидний амьдрал өөрчлөгдөх юм а гэсэн үг. Бидний авч гарч байгаа энэ амьсгал тэгээ бидний энэ бие, бидний сэтгэл эднүс бүгдээрээ хоорондоо ийм маш нягт уялдаатай явж идгаа гэдгийг эндээс та бүхэн анзаарсан байх. За ингээд энэ бүхнийг захиргаагүй одоо сул алдчих юм бол ерөөсөө л яг уяанасаа алдуурсан галзуу заан мэт гэсэн үг шүү дээ. Бидний сэтгэл бол яг л тийм байдаг байх юм. Тэгэхээр энэ сэтгэлийг чи яаж эрхэндээ оруулах юм бэ гэхээр бид хийгээ амьсгалаа эрхэндээ оруулаад амьсгалаа эрхэндээ оруулахаар бидний дотоод бидний эрхэнд ороод тэгээд түүнээс улбалж бид өөрсдийнхөө биеийг захираад биеэ захираад дараа нь сэтгэлээ захираад тэгээд амьдралаа өөрчилж атгандаа оруулж болох нэ гэж. Бид одоо амьсгалаач хянаж чаддаггүй, амьдралаач хянаж чаддаггүй тийм байгаагаас болоод бидний бие сэтгэл ийм өвчин зовлонд үргэлж нэрвэгдэж ингэж явдаг байна. Яг одоогийн байдлаар бол бид бие сэтгэлдээ нөлөөлнө гэхээсээ илүү бидний бие сэтгэл бидэнд нөлөөлж шин илүүтэй. Бид бие сэтгэлийнхаа эрхэнд тэрний юу хүсэж байгааг нь биелүүлэл дагаад явж байгаа шин. Бидний хүсснээр байхгүй байгаа үстэй бидний бие. Тэгэхээр л эндээс одоо нөгөө бид чинь энэ биеийнхээ зарцсан юм а бид энэ сэтгэлийнхээ айрман юм а гэж яриад байгаа. Тэгэхээр яг энэ цаалууны дадлагаар л та өөрийнхөө энэ биеийг өөрчилж болох нь шүү дээ. Энэ биеийг яаж өөрчлөх юм бэ гэхээр хий шар бадган 3 өөрчилнө гэж. Тэнцвэрчүүлнэ. Тэднийг одоо захиргаанд оруулнаа гэсэн үг. Хий шар бадган 3 хянана гэдэг чинь шарыг нь та томоогийн гал болгож хуургаад бадганыг нь туслуудаа болгож хуургаад тэгэд хийгээ энэ үеийн хийг бэлгүүний хий болгож хуургах бололцоотой юм а. Цаалууны дадлага бол биднийг тийм бүрэн хуургалд оруулна. Ингээд эцэст нь юунд хүрэх вэ гэвэл төмөөгийн галыг олсноор ямар ч өвдөлтгүй тийм бие махбодтой болно. Хизээч өвддөггүй тийм бие махбодтой болно л гэж ойлго. За ингээд цагаан дуслууд бадганыг цагаан дуслуудад болгож хуургаснаар бид одоо таашаалын биеийг мэдрэх нь шүү дээ. Тэгэхээр хийгээ бэлгүүний хий болгон хуургаснаар та энэрл нэгүсэл бод сэтгэлийг агуулсан бод садва болж хуурах юм а.
Тэр бод сэтгэл гэдэг чинь л энэ хязгааргүй их энерги биеийг хэлж байгаа шүү. Тэгэхээр таны бие одоо цаалууны дадлагаар юу болж хуурах вэ гэвэл нэг үгээр хэлэхэд ямар ч өвчнгүй тэгээд таашаалтай тэгээд маш их энергитэй ийм бие болж хуурах юм аа гэж ойлгох хэрэгтэй. За ингээд гэртээ харнаа гэж яриад байдаг. Бидэнд одоо янз бүрийн лгэр байгаа бах. Янз бүрийн газрыг бид энэ миний гэрээ гэж нэрлэж болтгол бах. Тэгвэл энэ бие гэдэг чинь бидний хамгийн анхны бие, энэ бие гэдэг чинь бидний хамгийн сүүлчийн орогнох гэр юм шүү дээ. Тэгээ зогсохгүй ерөөсөө бидэнд байж байгаа цорын ганц гэр гэдэг чинь бидний энэ бие махбод юм шүү дээ. Энэ биеийг алдахад л бид бүх юм алдсан шүү. Тэгэхээр та энэ биеийн дотор л өөрийгөө гэртээ байгаа юм шиг мэдэрч чадахгүй юм бол өөр хаанч байгаа та гэртээ байгаа юм шигээр мэдэрч чадахгүй. За диваажинд очлоо ч гэсэн та гэртээ байгаа юм шигээр өөрийгөө мэдэрч чадахгүй. Цаалууны дадлагаар тэгээ зогсохгүй. Бид өөрсдийн сэтгэлийг өөрчлөх болно. Бид энэ муухай сэтгэлээ инх хамглан шунал хүслээ бид аз жаргал өөр хилэнт байдлаа бид цэцэн цэлмэг ийм цэлмэг тунгалаг тийм байдал болгож хуургах бололцоотой маа. Цаалууны дадлагаар шунал хилэн муухаг энэ 3 хорыг л бид инх хамглан цэвэр тунгалаг байдал аз жаргал болгон хуургаж болох нь шүү. Цаалууны дадлагаар. Тэгэхээр бидний амьсгал гэдэг бол бидний бие сэтгэл хоёрыг холбож идэг гүүрэн. Тэгээ бидний амьсгал гэдэг чинь л бидний энэ биений зүрх, бидний энэ сэтгэлийн огшим юм шүү дээ. Бидний бие сэтгэл хоёр амьсгалаар хоорондоо холбогдож идэг. Тэгэхээр амьсгалаа өөрчилж чадах юм бол бид энэ биеийг өөрчлөөд энэ сэтгэлийг өөрчилж чадах нь шүү дээ. Яаж тэр вэ гэхээр цаалууны дадлагаар. Тэгээ бие сэтгэл хоёроо өөрчилчих юм бол түүнийг дагаад бидний гадаад орших бидний амьдрал өөрчлөгдөх гэдэг шүү. Өөрийгөө өөрчлөнө гэдэг бол үнэхээр бэлгүүн юм аа. Таны сэтгэл өөрчлөгдөж л таны амьдрал, таны орших түүнийгээ дагаад өөрчлөгдөх юм аа. За энд хүрээд бид энэ цаалууны тухай хичээлээ төгсгий. Ингээд та бүхэнд маш их баярлалаа. Альва нэгэн алдаа эндэгдэл гаргасан бол өршөөн хүлцээрэй гэж хүсье. За та бүхэнд баярлалаа. Бүрэлгүүл өвсөн багшийн дараагийн хичээлийг хүлээн авч сонсоорой.